За намайг Александрийн Баярмаа гэдэг. Би одоо Лос Анжелес хотод гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байна. Калифорни өмнөд хэсгийн захиргаанд тээврийн аналист мэргэжлэр одоо 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр энэ байгуулагч нь бол одоо Монголынхоор бол тээврийн яам гэж ойлгож болох уу? Зүгээр өөр яг бие даасан мэргэжлийн байгууллага юм уу? 50 мянгаас дээш хүн амтай тийм газар тийм бүсийн төлөвлөлтийн бодлого төлөвлөлт гаргадаг байгууллага байдаг. Бүс нутгийг хөгжүүлэх бодлого шийдвэр гаргадаг тийм байгууллага. Федералаас тээвэр буюу хот төлөвлөлт бүгд хамрагдах уу? Бүх юм хамрагдана. За Монголд юу хийж ирсэн? 1996 онд тэгээд тийс чинь хамгийн анхны магистрийн сургалтаа нэгээд тэгээд төгснөхийн дараа Дархан хотын Политехникум гэж байсан тийм ээ. Политехникум дараа нь техник их сургууль гэдэг багшилж байгаа, дараа нь хотод орж ирээд Төмөр замын коллежид гэдэг дандаа багшийн мэргэжлэр 10 жил ажиллаж агаад тэгээ 2003 онд Япон улсад Японы засгийн газрын тэтгэлгээр докторантурын сургуульд явсан. За Япон явах болсон шалтгаан юу вэ? За тэр үед төсөл дээр ажилласан та нар тийм үү? 2002 оных нь 100 одоо ингээд сургуульчин 6 сарын сүүлээр дуусдаг шүү тий. Тэгээ дуусаад ер нь хамгийн сүүлийн өдөр байсан санагдаж байна. Тэгээд Төмөр замын удирдах газраас уцтаад энд JICA-гийн мэргэжилтэн байна. Одоо семинар өгөх гэж байна. Тэгээд энд жоохон манай мастер төлөвлөгөө бай. Төмөр замын мастер төлөвлөгөөн дээр ажилласан. Тэгээд жоохон мэдээллийг ойлгоход туслаач хурж ирээч гэж дуудсан. Тэгээд би тэнд очиод материалтай танилцж байх явцад алдаа харагдсан надад. Тэр JICA-гийн хийсэн. Тийм, тэр хүн болох Монголын Төмөр замын мастер төлөвлөгөө хийсэн байсан. Миний ажиллаж исэн тэр салбар бол эрчим хүчний хичээл заагаад эрчим хүчний мэргэжилтэй байсан шүү тэр хойд. Тэгээд шал өөр тээврийн холбогдлолтой материал уншиж агаад томьёон дотор алдаа харагдсан. Тэгээд би шууд орчуулагчд нь дуудаад хэлсэн. Та одоо ингээд алдаа байна. Тэгээд нөгөө охин маань мэргэжилтэндээ хандаад шалгаах хийгээд 2 цагийн дараа өрөөндөө дуудсан. Тэгээд үнэхээр энэ алдаа байна. Тэгээ хоёлаа танилцъя гэдэг тэр хүнтэй анх танилцчих. Яасан. Тэгээд тэр уулзч ерөөсөө 10 минут болсон. Тэгээд тэр үед чинь би англиарч ярьдгүү. Маш богино хугацаанд ерөөсөө нэг нэрээ мэдлсэн тий. Тиймэрхүү анхан шатны харьцаагаар танилцаад тэгэл салсан. Тэгээд сургууль амраа зуны амралт болсон. Тэгээд 8 сарын үед гинт академийн сургуультанд суух урилга ирсэн. Японд очиод нэр ханмөр Японд очиод бэрхшээл гэдгийг нэгнээс нь л үзэж эхэлсэн л дээ. Хамгийн анхны бэрхшээл бол хэлний бэрхшээл байсан. Тэр үед англи хэлж байхгүй, япон хэлж байхгүй, багштайгаа харьцаж чадахгүй. Тэгээд одоо тийм хүмүүсд яаж докторийн зэргийн ажил хийх вэ гэдэг бол маш том даваа байсан. Тэгээд багш маань маш аюул сайхан хүн байж таараад тээврийн бакалаврын зэргийн ном сурах чиг өгсөн. Тэгээ одоо санаа зовлтгүй энийг уншаад 5 өдөр болгон надтай уулз. Хэл бол амархан сайжирдаг. Чи өөрөө л хичээл хэл бол хамгийн амархан сайжирдаг богино хугацаанд. Математикийн мэдлэг тэрийг тийм амархан богино хугацаанд олж авах хэцүү. Тийм учраас хоёулаа энэ ард гарна. Тэгээ зоригтой бай гэд. Тэгээд хамгийн гол нь чи япон хэл, англи хэлээр нэг нь сонгоос сур гэдэг. Би англи хэлнийг сонгоод тэгэл эхэлсэн те. Миний яг PhD зорилго бол хүний бид нар чинь хүн тийм ээ робот машин биш. Тийм болохоор бид нэр өдөр болгон шинэ нэг юм давтаад байхгүй. Тэгэхээр тийм болохоор тээврийн эрэлт хэрэгцээ бас давтагдах шинж чанартай. Тэгэхээр хүний тээврийн эрэлт хэрэгцээний давтагдах мөн өөрчлөгдөх хувьсах шинж чанарыг Марков Chain гэдэг магадлалын математик загвараар гаргаж ирсэн. Математик бол ерөөсөө өөрөө л маш хүчтэй хэрэгсэл. Математикт ямар нэг үйл ажиллагааг ингээд оруулснаар юмсуудын хоорондын хамаарлыг харах, аюул тод харах боломжтой болно. Юмсуудын өнөөгийн байдал дүн шинжилгээ хийх боломжтой болно. Тэр загварчил чинь ирээдүйг ингээд өөрчилж харах боломжтой. Тийм хүчтэй хэрэгсэл байх нь. Тийм болохоор тэр хүмүүс чинь математик загварчил ер нь Европ, Япон, Америкт математик загварчлал маш их ач холбогдол өгдөг. Хүүхдүүд маань дунд сургууль ороод гэсэн. За ерөөсөө англиар ярьдаг
орондоо өшөө өөрийгөө улам энэ чиглэлээр яваад ерөнхийдөө Калифорник сургуульд Калифорни хотын математик загварч дээр хүн хэрэгтэй байна гэсэн. Манай профессорын бас найз надтай холбогдсон. Тэгэнгүүт нь би маш сонирхож үзэж авсан. Анхных нь би ерөө анх тээврийн эрэлтийг яаж загварчих вэ гэж үзсэн. Дараа нь би тээврийн эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйл технологи тэрийг яаж нөлөөлөх хүчин зүйл гэдэг жоохон мэдлэгээ өргөжүүлсэн. Энэ нь болохоор надад тээврийн эрэлтийг зам хот төлөвлөлт, замын төлөвлөлтөд холбох гэдэг боломжийг надад олгосон учраас би шууд зөвшөөрсөн. Ирээд жил гарan ажиллаж байхад Америкт эдийн засгийн хямрал болсон. Тийм ээ, яг хоёр уусан. Тэгээд миний шууд төслийн нөгөө фандинг зогссон. Тэгэнгүүт за одоо яаж энд өөрчлөх вэ гэхэд ажил олох хэрэгтэй. Ажиллахын тулд виз хэрэгтэй болсон. Яаж виз авах уу, яаж ажил олох уу нөгөө жинхэнэ судалгаанд орсон. 30 хоногийн хугацаа үлдсэн. Визний хугацаа дууссан. Визний хугацаа дууссан 30 хоногийн хугацаа. За тэр хугацаанд яах вэ гэхээр би визтэй бол ажилтаа олно. Ажилтаа бол визтэй олно гэсэн хувилбараа ягаад хоёулангийн зэрэг ихэлсэн. За ямар арга визтэй болж болох уу? Ямар арга ажилтаа болж болох уу гэд ажилтаа болохоор өөрийнхөө нөгөө байгуулсан мэргэжлийн хүрээгээр имэйлээ бичээд холбогдоод резюмегээ засаад явуулаа тийм ээ. Хайж эхэлсэн. Визээ болохоор NIW гэсэн категорид юм билээ. Одоо Америкаас өөр оронд магистр түүнээс дэш мэргэжил эзэмшсэн Америкт хэрэгтэй байгаа мэргэжил Америк эдийн засгт хувь нэмэр оруулсан гэсэн ийм 3 категорийг баталж чадах юм бол би визтэй болох юм байна гэд. Тэгээд өөрийнхөө шалгуурыг ингэ шалгаад утсан би Америкийн эхний шалгуурыг давсан. Яг л би Японд PhD хамгаалсан. Энэ бол Америкт хүлээн зөвшөөрөгдсөн. Хоёрдугаарт миний мэргэжил тээвэр төлөвлөлтийн математик загварчийн мэргэжил бол Америкт хэрэгтэй мэргэжил. Тэгээ гурав дахь нь Америк эдийн засагт яаж хувь нэмэр оруулсан. Энэ бол батлахад маш амархан байсан. Тэгээд надад эхний үед ерөөс ажил дуутахгүйсэн. Манай дарга уулзаад яасан бэ? Одоо ингээ хугацаа чинь 2-7 хоног өнгөрчлөө. Гэвч надад ерөөсө дуутахгүй байна. Яагаад юунд даамд чи надад резюмег авчирч өгөөч гэд явуулаач гэд. Тэгээд явуулсан чинь надад нэг өдөр дуутсан. Чиний резюмед асуудал байна гэдэг. За ямар асуудал вэ гэхээр эхлээд ерөөсө боловсролын зэрэг те хийсэн бүтээл те ингээд ерөөсө харахаа миний резюмег харахаар ерөөсө академик резюме болчихж байгаа. Чиний хайж байгаа ажлууд чинь government ажил, ийм судалгааны ажил те энд чинь чамд ямар уур чадвар, скил те тийм юм гэж чи харна. Тэгэхээр чиний резюмега хойно байгаа зүйлээ урдаа авчих. Тэр нэг бүтээлээ бүр авч хай те боловсролын хамгийн сүүлд оруулах гэдэг. Өөрөөр хэлбэл чиний туршлага харах гэдэг тийм чадварыг туршлага хоёрыг ихэнд нь харж ийж тэр сонголт хийх юм байна. Тэрнээс чи академик юм урдаад ажилласан учраас чамайг зөвхөн номын л хүн байна. Туршлага алах гэж харах гэдэг тийм. Тийм. Тэгэхээр ерөөсөө резюмегээ яаж бичих үү, ямар дараалал бичих үү, юугаар бичих үү гэдэг маш чухал гэдэг юм. Тэгээд тэр хүний завраар би резюмегээ зассан, янзалсан. Тэгээд дахиад ажиллаа хайж эхэлсэн. Ерөөсөө 7 хоногийн дараа интервьюнд дарагдсан. Тэгээд 3 ажлын санал авсан. Миний ажиллаж байгаа байгууллага Southern California Association of Government энэ нь болохоор юу гэсэн нь Калифорни мужийн өмнөд захиргааны байгууллага. Би энэ байгууллагын тээврийн төлөвлөлтийн хэвтээс ажиллаж байна. Одоо эхлээд Southern California-ийн тухай хэлэхэд манай Southern California энэ өмнөд Калифорнид 19 сая хүн амтай. 19 сая хүнтэй 6 county-тай энэ 16 сая машинтай. Эдийн засгийнхаа хувьд гэрээ манай Southern California нэг улс орн гэж үзсэн бол эдийн засгийн хувьд дэлхийд 15-д орохоор. Дэлхийд 15-д эдийн засгийн хүчин чадлаараа. Тийм 15 орохоор тийм хүчин чадалтай. Тээврийн системийн гол үүрэгч нь хүнийг нэг газараас нөгөө газарт олон сонголттойгоор цагт нь саадгүй хүргэж өрөх гэсэн гол үүрэгтэй. Тэгээд тэрийг яхад бол манай өмнөх Калифорни маш олон том тээврийн систем, хамгийн том тээврийн системтэй Америкт. Тэгвэл автозамын сүлжээ, автомын тээврийн одоо хурдны замууд байна. Тэрэн дээр төмөр зам тээврийн сүлжээ орж ирнэ. Тэрэн дээр ачаа тээврийн сүлжээ. Тэрэн дээр нэмээд нөгөө байк тийм ээ явган хүний тээврийн сүлжээ.
мөн агаарын тээврийн сүлжээ гэдэг. Энэ бүх зүйл чинь бүгд нэгтгэж ингэж байгаа. Тэр бүх зүйлээ тэр олон сүлжээний дотроо хамгийн их хөрөнгийг авч байгаа сүлжээ бол нийтийн тээвэр, төмөр замын тээвэр, тэгээд байк дугуйны зам. Энд бол хөрөнгийн ихэнх хувь зарцуулагдсан. Энэ бол том. Чи энэ дээр яг юу голож харагдсан? Чиний яг гүйцэтгэж байгаа үүрэг юу? За би энэ өөрийнхөө үүргийг ярихаас өмнө бас нэг зүйл манай Southern California 191 хоттой. Тэгэхээр бид нэр төлөвлөлтийг 191 хотыг төлөвлөлтийг нэгэн зэрэг хийж гин гэсэн үг тийм ээ. Төлөвлөлтийг хийхдээ бид нэр доороос дээш гэсэн системээр ажиллана. Доороос дээш доор гэдэг чинь хамгийн доод нэг хот тийм ээ, дүүрэг манайхаар бол дүүрэг. Тэндээс ерөөсөө за танах хичнээн хүн амьтаа, хичнээн өрхтөө, хичнээн ажил олгогчтой. Одоо тэдэн он гэхэд хэд хэдээр нэмэгдэх чинь хаана. Тэр хүмүүсийн хаана байлгаа бүх мэдээллийг доод хотондоо бүгдийг авна. За тэгэхээр ерөөсөө нөгөө статистикийн мэдээлэлүүд ороод ирсэн юм байна. Тэгээ дараа нь нөгөө бизнесүүдийн мэдээлэлүүд орж ирж байна. Тэдний байршлын мэдээлэлүүд орж ирж байна. Тэрэн дээр нэмээд нөгөө замын сүлжээнүүдийн чинь мэдээлэл орж ирж байна. Ингээд бүх мэдээллүүд чинь ингээд цуглуулна эхний шатна. Монголчууд Америкт. Тэгээ бүх тэр мэдээллүүд чинь миний загварт ороход ингээд бэлэн болоод ингээд ороод ирж. Өгөгдөл болж. Тий, өгөгдөл. Тэгэхээр нөгөө математик загвар гэдэг эд шидтэй зөвхөн тээврийн төлөвлөлтийг хийдэг юм а. Тэр чинь маш бол яг нөгөө түрүүн дурдсан тээврийн эрэлт чинь үүсмэл хэрэгцээ. Тэр юунаас үүсэх вэ гэхээр хүн амын тоо өссөн тийм ээ. Бизнес өссөн, эдийн засаг өссөн, газар зохион байгуулалт өөрчлөгдөнө. Тэр олон мэдээллийг оруулаад тэгээд анализ хийгээд тэдний хоорондын хамаарлыг бас гаргаж ирнэ. Тэгээд ирээдүйд хүн ан хэд болох уу? Ирээдүйд ажлын оронтой хэд болох уу? Ажил ирээдүйд тээврийн эрэлт хэд ганцхан тээвэр гарахгүй. Гэх мэт олон зүйл тэр миний моделаас гардаг байна. Тэгэхээр миний хийж байгаа ажил бол яг дунд нь байгаа тэр математик загварчлал гэдэг чинь зохиодог. Яг тийм үүрэгтэй ажил. Бүх өгөгдүүд компьютерт орно. Бүх юм компьютерт орно. Тэгэхээр компьютер дотроо нөгөө математик загварт бүгдийг нь оруулчихаар одоогийн асуудал шууд нүдэнд харагдах юм тийм ээ. Хаана юу болохгүй байна тийм ээ. Юу юунаас хамаа болох уу? Тэрийг яаж шийдэж болох уу гэдэг үг тэндээс харагдах нь шүү. Тинчээ шууд ингэ. Тэгэхээр Улаанбаатарын асуудал чи Улаанбаатар даяараа болоогүй зөвхөн тодорхой нэг хэсгүүдэд болцсон байгаа байхгүй. Зөвхөн тэр хэсгийг олох хэрэгтэй. Улаанбаатарын асуудал чинь 24 цаг ингээд тасралтгүй явахгүй тийм ээ. Зөвхөн өдрийн тодорхой нэг цагт болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар цагт нь яг тэр асуудал илүү бүгдд үүсэж байна. Тэр үүсгэж байгаа юмны цаана учир нь юу байна? Тэр бүх юу чинь нэг математик загварт харагдаад ороод гарсан. Хот төлөвлөлт, тээвэр төлөвлөлтийг хамт хийхгүй болдог. Америкийн нэг алдаа бол ерөөсөө ингээд таруу ингээд амьдардаг газар нь тустай, ажилдаг газар нь тустай тийм ээ. Том хаустай, том эзэн газартаа өөрийн гэсэн хаустай. Тэр одоо юу үүсгэсэн гэхээр хүмүүс ерөөсөө машингүй бол амьдрахгүй боллоо. Талх авсан ч машинтай гарна, ажилдаа явсан ч машинтай, хүүхдээ авсан ч машинтай. Ингээд машины 100% хамааралтай юм уусаад хөвөрцөн. Одоо яаж юм гэхэд ерөөсөө бүх юмыг хүнд нь ойртуулъя гээд ийм цомхон холимог бүтцтэй тийм хотын бүтцийг сонгоод. Тэг хотынхаа бүтцэд хотынхаа бодлого газар төлөвлөгөө яаж гарна? Тэр чинь дагуу нөгөө тээвэр чинь дагаад явчихсан. Урд нь болохоор ерөөсөө статистик мэдэн дээр тоон дээр үндэслэж төлөвлөгөө гаргадаг гэсэн бол одоо Америкийн нэгдсэн улс болохоор хувь хүний эрэлт хэрэгцээг судлаад эхэлсэн. Хувь хүний эрэлт хэрэгцээ чи ерөөсөө технологитой шууд холбоотой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн гэрээсээ ажиллаж болно тийм ээ. Өглөөч ажиллаж болно, өдөрч ажиллаж болно. Тэгэхээр тэр хүний нөгөө хувь хүний тэр өөрчлөлтийг судлаад тэр аргыг болохоор micro level activity based гэдэг
мэдээллийн технологийн хөгжил хүний амьдралд нөлөөлөд ороод ирсэнтэй уялдаад ахаа тээврийн бодлого юм уу хот төлөлтийн бодлого чинь тэрэн дээр авцалдах ёстой болж байгаа юм биш үү гэдэг асуулт байна шүү дээ. Лос Анжелес хот бол Улаанбаатар хоттой адилхан юм нэг төвтэй хот байсан. Хүн ам нь өссөө тийм ээ. Ингээд төвжрэл үүсчихсэн, замын төвжрэл үүсчихсэн. Үүнээс гадна та анзаарсан баг Калифорни ихэнх хурдны зам төлбөргүй тийм ээ. Төлбөргүй учраас хүн болгон машин бариад ингээд машины төвжирлийн асуудал бас үүсчихсэн тийм. Тэгэхээр төвжирлийг бууруулах маш олон аргууд одоо 10 хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж гисэн. Олон судалгаа тооцоо хийж тэнцроосон шилмэл 10 хэдэн аргыг бол хэрэгжүүлсэн. Жишээлбэл тэр 10 та. За тэр 10 хэдэн аргыг нэг арга нь болохоор тээврийн эрэлтийн менежмент гэдэг арга. Хүний нөгөө эрэлтийг үсгээд байгаа хүн ажилдаа явна тийм ээ. Ажилдаа явахын болиулаад гэрээс ажиллах. Хүн гэрээсээ 7-нд 1 удаа мөн 7-нд 2 удаа мөн гэрээсээ ажиллах. Тэгэхэд нөгөө тэр эрэлт чинь багасч байгаа. Хүн машинаар ажилдаа ирдэг байсан бол кондуктор ч юм уу, хамт ажилладаг хүнтэйгээ ч юм уу, эсвэл өөр хүнтэй carpool болоод ингээ хамтраад явж болно. Одоо нөгөө ганцаараа байсан жолоо барих байсан хүнийг хамтгаа те carpool програмаар хэрвээ та машина барихаа бол нийтийн тээврийн шилжих юм бол байгууллагаас мөнгө өгдөг. Нийтийн тээврийн зорчвол тухайн байгууллага нийтийн тээврийн мөнгө ажиллагчдаа 100% гаргаж өгнө. За гих мэдчлэнгээр олон тээврийн системд шүлжээ чинь тэр бүсий чинь одоо хүнийхээ рол арга яс скелетон болж байгаа. Тэр сүлжээгээ эхлээд гаргаад тэгээд дараа нь нөгөө хүмүүсийн хаана амьдруулах уу сүлжээнийхаа тийм ээ ажлаа хаана байршуулах уу гэд баланстайгаар ингэж дээрээс нь төлөвлөлтөд тэгж гарч байна. Төвлөрдгийг сааруулахын тулд нэг цаг зэрэг гэрээсээ гарахгүй байна. Тэгэхээр уян хатан ажлын цагийн хуваарийг зөрүүлээд уян хатан болох. Дэлгүүрийн онгоох, тийм бизнесийн онгоох хаах цагийг зөрүүлэх. Хүн ганц мэдээлэл авахын төлөө машин бариад нэг газар очихгүй. Тэр мэдээллийг тийм шуудангаар ч юм уу, тийм ээ, имэйлээр ч юм уу, интернетээр ч юм уу өөр замаар авах. Өшөө бас бизнесүүд бас гэрт нь хүргэлтийн ажлууд хийж байна, тийм. Хүн одоо баг одоо сүүлдээ харсан Америкт баг дэлгүүр явж хүнсээ цуглуулах болж ш. Бүх рестораны хоол, бүх grocery тийм дэлгүүрийн хүнсүүчинд хаалганы чугурдах байдаг ч тийм. Бүх үйлчилгээ ер нь төрийн үйлчилгээ биш. Ерөнхийдөө бүх үйлчилгээнүүд хүндрүүгэл яваад байна шүү дээ. Тэр одоо машин аваад явахыг л багасгах гэдэг байна да тийм. Манайх чинь тээврийн тоо гаргана, дагаарын бохирлоо тооцож гаргана. Ажлын тоо гаргах хорноос чинь. Ажил үүсчээж эдийн засаг хөгжинэ. Тэгжээ тээврийн системч ажилтдаг байна. Тээврийн систем сайн ажиллаж байгаа ажиллахгүй хэмждэг бас хэмжүүрүүд тэрийг бас гаргаж ирэх. Тээврийн нэвтрэх чанар жишээ нэвтрэх чанар одоо сайн байна гэдэг чинь хүн гэрээсээ гарахад 10 алхахын дотор автобусандаа гүгэд орчдөг, метронд гүгэд орчдөг тий. Тээврийн систем рүү амархан нэвтрэх. Ойрхоноос гадна олон төр сонголттой байх. Автобусаар явах уу, метрогоор явах уу тий, дугуйгаар явах уу, галах уу гэх. Одоо нөгөө бүх юм чинь компьютерд орчих шүү дээ. Орчвол хүнээс санал авах ямар шаардлага байхгүй. Зүгээр хараад шууд үнийг үүсгэлээ ямар болж ийн өөрчлөн шууд ингээ хараад. Тэрнээс нөгөө Facebook-ийн санал юугаар биш тийм ээ. Үүнээс гадна бидний хамгийн бас санаа зовдөг, хамгийн төвлөрдөг гол асуудал бол бүх нийтийн эрүүл мэндийн асуудал. Энэ бол манай байгууллагатай яаж холбогдож байгаа гэхээр агаарын бохирдол тээврийн салбараас гардаг агаарын бохирдол маш их хэмжээтэй гардаг. Ялангуяа ачаа тээврээс гардаг, хэрэгслээс гардаг. Тэгэхээр тэр агаарын бохирдлын тоо хэмжээг хэдэн машин явсан, ямар даацтай хэдэн машин, хаагуур яаж явсан тэр бүх тооцоонд дээр орж иж агаарын бохирдлын математик загвар руу тооцогдож гардаг. Та хичнээн хэмжээний газ, газлын, бензин авнууд тэн төлөө татварч нь манай байгууллага санхүүжилтэнд орж ирдэг. Тэр санхүүжилтийг доктортой барих, санхүүжилтийг өсгөх судалгаа хийхэд бид нөгөө ордынхаа бүрдүүлэлтийн хэлбэрийг өөрчлөхөөс аргагүй. Урд нь бензин аваад авсан бензинийхаа татвар төлдөг гэсэн бол одоо та явсан майлаараа татвар төлөх бод. Майл бисэд
татвар шилжиж орно удахгүй. Тэгэхээр майл бэйсэд татвар одоо нэг майл яваад машина бариад та талхаа авах уу? Нэг майлын хугацаанд алхах юм уу, уугаар яваад талхаа авах уу гэж бас таны хувьд сонголт. Энэ нь болохоор нэг талаараа хүн татвар бүрдүүлэхэд туслаад өгсөхгүй, мөн нөгөө талаараа нөгөө иргэдэг хүмүүсийнхаа эрүүл мэндийн асуудлыг бас харж байгаа гэсэн. Тэгээ миний хувьд мэдээж хорондоо хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байдаг. Тэр хандж байгаа хүн болгонд хэрэгцээтэй мэдээллийг бол тухайн үед нь өгдөг. Яг ин хамтраад ажиллах гэхээр алга болчтой байна. Үнэхээр засгийн газар их баригчид хөрөнгө яамдуу тийм ээ шийдээ гаргаад ингээд дэмжиж өгөх юм бол ингээд хүмүүсээ сургах нөхцөл бололцоол зүүн наацах ингээд байж байна. Гэх мэтлэр ингээд солилцооны маш богино хугацаанд тийм солилцооны хөтөлбөр хэрэгжүүлээд мэргэжлийн бага бүрдэх боломжтой. Дараагийн нэг алханд манай байгууллага болохоор олон улсын харилцаагаа маш их хөгжүүлэхийг зорддог. Харилцан хоорондоо туршлагаа солилцох, харилцан нийгэмд айлчлах. Тэгээд төслийн хүрээнд одоо жишээ нь Монголын талаас оюутан ч юм уу мэргэжилтэн манад дадлахыг болцоо олгоно. Тэгэхээр манайх чинь метро, тээврийн одоо метро тийм ээ нийтийн тээвэр гэдэг бусад байгууллагуудаас хамтын ажиллагаатай ажилтдаг учраас тэр байгууллага дээр очиж бас туршлага судлах, дадлахыг тэр холбоосыг бас тавьж байгаа. Одоо чамд байгаа хамгийн ихний боломж юу гэхээр Улаанбаатар хотын захиргаа зам тээврийн хөгжлийн яам чамтай холбогдоод зөвлөгөө аваад тийм үү. Ямар чиглэлээр хамтарч ажиллах уу гэдгээ боловсруулад тэгээд наашаа ирээд чамаар зуршлуулад энэ байгууллагатай харьцаад тэгээд хамтын ажиллагааны гэрээ байгуулж болох юм. Тийм. Маш богино хугацаанд бага зардлаар сургалт явуулах хүчнийг илүү чадваржуулах хэрэгтэй. Манай Монгол бол нөөц бол аюул яг бол нөгөө манайх чинь математикийн сургалт сайтай IT-гаар залуучууд сүлүүд их явж байна. Энэ өөр мэргэжилт байгаа залуучуудыг энэ тодорхой ууранд хэрэгтэй байгаа чиглэл рүү сайн оруулах хэрэгтэй. Монголчууд Америкт